Монголын үндэсний олон нийтийн телевиз, хэл хамгаалах ерөнхий газар, цагдаагийн ерөнхий газар, дотоод хэргийн их сургууль үзүүлж байна. За, хамрагэрээ. Танаас тавтаа Тавлаг сайхан. Сайхан үйлчж байна. Оо, тавтаа сайхан. За, хагас жилийн хугацаанд хоёр шинэ залуугийнхаа ажил амьдралын гарааг хамтдаа үзэж туулж өнгөрүүллээ. Одоо сүүлийн дугаар ямар байдлаар өрнөх нь вэ? За, энэ удаагийн паналистаар одоо зочин паналистаар ямар хүн байх бол бас ямар хүнтэй оролцох нь бас сонирхолтой байна. Сонирхолтой байна. Шинэ ажилтан. Сайн байна уу? Сайн байна уу? За, таньдаг хүмүүс маань. Яа. За, наа. Орсох юм уу? За. Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? За, би энэ ч болтоос очих. За. За, маш сонирхолтой хуучин танилуутайгаа буцаад эргээд уулзсан да. Баяртай байна. Та хэд маань үнэхээр гайхалтай харагдаж байна. Тэгээд нэвтрүүлгийн хугацаанд 5 зочин паналист суусан. Хоёр нь харахаа ирээгүй байх шиг байна те. Манай гаа инж маань бас гадагшаа зураг авалттай явж байгаа болохоор тэгээд ирж амцсангүй. Золоо бас зурагтай байгаа гэсэн. Тэгээ яг зургийг давхцсан бах өнөөдөр. Манайхаар бол нэг бие бүрэлдэхүүний гэхдээ дийлэн хөв маань ирсэн байна. Тийм байна. Тэр хоёр маань ирсэн бол бүр гоё байлаа. Бүр өнөртгөн гоё болгож. Стилист Ган Инж нэвтрүүлгийн эхний 2 дугаарт оролцсон юм. Шууд юм лидер царайтай ер нь тийм авратай хүмүүс харагдаж байна шүү дээ. Хүн аварч гинүү тий. Одоо аврах бэлтгэл хийж гинүү. Найз өхөнтэй. Тест амьдралд анх удаа ийм шалгалт харж. Ямар гоё. Ямар гоё юм. Төгсөөд ирлээ. Ахнарыгаа дүүндэр нь хүлээж авчид сургууль дээрээ. Би энэ дэр үс болсон. Яслал төгөлтөр дуусгаж шүү дээ тий ингээд. Вау. Яслын бодлого. Төгсөх болгоно ингээд солиод бодгоо. Төгс болгоно. Орон тоёт тоон дээр болохоор яг ингэж зохион байгуулдаг байхгүй юу? Харин жүжигчин Зол Заяа 5 6 дахь дугаарт оролцсон юм. Энэ хөгжим сонсон ч бас айгүй огшиж штэ. Би үндэсний телевизэн бас цагдаагийн кинонд тоглож исэн. Амьдрал чиний төлөө гээд хүнд хэцүүг нь мэдэрсэн болохоор одоо ингээд энд хүртэл ингээд урилга өгөхөд нь би бүр маш ингээд хүнд сэтгэлтэйгээр хүлээж аваад. Зоологийн хувь хүнийхээ хувьд бас их Элва аймгийн их сонирхож асуужсан. Бас их надад их таалагдсан. Бас их сайхан дугаарууд болж өнгөрсөн. Шинэ ажилтан цагдаагийн дэслэгч өөрийн цал мөнгийн өнгөрсөн 6 сарын хугацааг эргэн санацгаая. Одоо оюутан цагийн сүүлийн одоо цаг мөчүүд одоо ингээд өнгөрч байна. Нийгмийн сайн сайхны төлөө одоо өөрийнхөө сурсан мэдснийг ингээд харамгүй зориулах юмсаа ингээд аюу их яарч байна. Өндөж өргөөлөгчд цагдаагийн дэслэгч өөрийн цал мөн ирлээ. Монгол улсын төлөө зүтгэл дандаа л ээюуд байгаа дөө. Эрүүгийн цагдаагийн өөрийн цолмо. Хоёул нэг хөтөлбөр орчихсон тийм. Тэгэхээр бид хоёроос жиггээ ална тийм. Найзтай болно. Тавран те. Бид хоёрстай ална гэж шиг байна те. Одоо нөгөө би 4 зураастай чи 2 зураастай мороос тэгээд тийм байгаа юу? За нэг цолоо авчаад ярив тийм. Яа. Хүний сэтгэл дотор байгаа хамгийн үнэт зүйл буюу хүн өөрөө өөртөө ингээд нөгөө тангаргалсан тангараг гэж байна шүү дээ. Аавда дотроо амлсан амлалт. Ийм нөгөө суурин дээр илүүлж байгаа ажил амьдрал хүний хийсэн бүтээл ч юм уу заавал амжилтанд хүрдэг. Аа маань чагсаалаас намайг хараад зогчсон бол ч дээ сайхан бэ гэж өдөө бодсоо. Би энийг үзээд бараг үргэлж шүү дээ амар. Байх үед нь чадаа үдэ гэж бодохоор хэцүү тийм. Гүцэгээ үргийн гүцэн аавдаа амлсан амлалтандаа хүрнэ гэдэг ч юм уу. Энэ бол хүний амьдралын маш том зорилго байдаг шүү. Амгалангийн өөрийн цолмон Шингэлтэй дүүргийн цагдаагийн газрын 1-р хэлтэст эрүүгийн цагдаагийн засгийн эрүүгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч
За өнөөдөр миний ажлын эхний өдөр. Тэгээд өчигдөрхөн ингээд сургууль руугаа сонсож хувцас өмсөөд сурах зорилготой явдаг байсаад өнөөдөр цагдаагийн албандаа томилогдоод цагдаагийн ажил үргээ гүйцэтгэх гээд ингээд шал өөр зорилго мөрөөдлөө өртлөөд ингээд ажлынхаа газар руу орох гэж байна. Та юу хийнэ? Хэсэг нэг юм паник нөрөх тийм. Цагдаа хүн ингээд гаднаасаа ингээд яг л туташ ирүү харагдаг ч гэсэн тэр үний дотор игэл жирийн Монгол ирэх хүн, игэл жирийн гоё эмэгтэй ээж, аав хүмүүс ингээд байж идэг. За өнөөдөр 7 сарын 10-ны өдөр 7 цаг 30 минут болж байна. За бид нар өчигдөр орой буюу 7 сарын 9-ний орой одоо бүгд хоноод одоо өнөөдөр наадмынхаа хамгаалтанд гаргахад ингээд бэлэн болсон байж байна. Тэгээ мань хүн ажилтай байсаар байгаа л оройтсан хамт олондоо тэмдэглэж. Эрхийнхээ өмнө над руу нэг холбогчор. За зааварт. Нийт 50 иргэийг надад төгсөө. Тэгээд нэгдэг өдрөөс хойш бол нэлээдгүй суугаа ажил хийлээ. 50 иргэдтэйг нэг гомшид танилцлаа. 50 хэрэгээ бүгдийг барьж чадсан болоо. 42-ын шийдэд 8 эрэг үлдлээ гэсэн мэдээлэлтэй байсан. Одоо бол дуусчихсан баха. Анхны дуудлага мэдээлэл дээр очиход бол бас харьцангуй сэтгэл зүй бол гайгүйсэн. Яа би бас өөрөө бас айчлаа мэдээ бүр. За алдсан гэх боговч надаа ямар соржтой, за хэдэн грамм хэмжээтэй. Тэгээд өнөөдөр юуцсан нэг оргилтой ярьж байгаад нэг хэдэн байр үзэх гээд байгаа. Өөр өнөө. Юу вэ? За юу юм бараа. Чимаа үргэлжлээ шүү дээ. За явдлаа. Наалахаас ирв. Тэглээ энэ. Он жавтайгаа хамт амьдэрсэн. Чи бүх юм аваад ирсэн юм гэсэн чинь нэг чамдаа мэрч ингээл болоо шүү дээ. За би энэгээр гифтчихъя гэдэг байгаа шүү дээ. Тэгээ хөөхөн эндүү угаалгын машин авах юм байна гэдэг. Тий. Би зүгээрөө. Ганцл ярих уусаа. Би телеграмаас мөнгө хийсэн чинь тэгээ авч чадахгүй л залиулсан юм. Тийм залиулсан. Би сая мөнгөнд багтаад байна. За болоо гэсэн. Явж одоо такситор бунаа нээсэн. Шин ажилтан. Бас л үнэхээр хайрламар мэрэгчл юм аа. Миний хувьд болохоор яг одоо нэг аа усыг заалгаж байгаа гэдэг шиг хүн хажуудах эрдэнэ анзаард бүх гэж яг л мэдэхгүй оо ийм гоё юм уу вау одоо би тэгж байгаа ахыгаа хайрлах хэмжээнд хүрж гэн гэдээ ярьж байсан шүү дээ. Хүнд мэрэгчлийг ойлгосон цугтаа энэ нэвтрүүлгүүдийг үзсэн та гуравтаа бас та ирээгүй байгаа хоёртаа ингээд нийт зочин паналистуудтай бол маш их таалахвалтай хандж байгаа. Шинэ ажилтан дэслэгч Өсөх Эрдэнийн өнгөрсөн 6 сарын хугацааг эргэн санацгаая. Хил амал байгуулгын залуу боловсон хүчин болж байгаа даа энэ л баяртай. Манай хоёроос хоорондоо адилхан тий. Адилхан байгаас нүд. Сургуулийн ажилтнууд Баярлалаа. Монгол зөвлөө зүтгий. Хэлийн цэргийн Тэг 108 дугаар анги салбарын офицероор нэргүүн Өсөх Эрдэнэ. Хэлийн алба эрх зүйн мэрэгчлэр төгсөх дэвшлэгч. Яа их орон томиллоо даа. Амжилт. Олон холбоотой. Шинэ амьдрал би маань ингээ айдал эндээс үүгээр ингээ эхэлж байгаа шиг. Хамтдаа эхлүүлсэн амьдралын анхны аялал нь Солонго татуулан ийхүү эхэлж байна. Хамтдаа юм ч одоо юу ч хамаагүй даван туулна тий. Тэгээ маш гоё юм дээр нэг амьдралын аялал ингээ галт тэрээр явж яадаг Солонгод татцсан бас нэг тийм. За. Албаны орон сууц шалганы 28 байл гэж байгаа. За 19 тоо нэг өрөө байр байгаа. Тэгээ гал голомтой бодраагаа цаа сайхан ажиллаж амьдрээшээ. За. Баярлалаа. Бүгд шинэ өнцгөр юмыг харж байгаа учраас цагаан цаас яаж эхэлдэггүй тэрийг зөв эргүүлэх нь чухал шүү гэдгийг сайтар ойлгоцгоорой гэж хэлээ. Халуун дотн хүлээж авд юм шүү. Харин тийм. Төрийн цэргийн болон хөөс хөлөх байгууллагууд төр хүмүүс нэг жоохон тийм
хамттай хүлээж аваад байдаг шүү дээ. Голдоо нэг ханд босгоцсон тийм. Тэрийг задлаж хүнд нөгөө нэг юм ойлгуулах, гоё хүлээж авах, дадлагжуулах бүх юмуд асуудлыг шийдвэрлэхэд юм дэмжлэг үзүүлж ингэж ажилтдаг ер нь бол гаргаж өгөхөд болохоор хадам ээж аав тэгээд охин. Тэгэл нэг охиноо нэг хайлт үнсээл тэгэл гүгээд маа ихнэрээ өөрөө үнсэж чадаач гэсэн. Чи бас үнсчихээ гэдэг. Оо хүрхийдөө. Хүүхдээ санаж. Иргэнд төр наа шуурхаа бүлэг үрг хавд билээ. Тэжлэг сэргэрдэн. Харашилдоо. шалгалт авч ял гэсэн. Бараг дотор ирэх ажиллах нөгөө. Цагдаагийн өвчин одоо цэрэг мэрэгч юм уу алдах хэрэг байхгүй шүү дээ. Энэ тэмдэгчийн энд шүү дээ. Баруун нүдний чинь дээр ирсэн юм шүү дээ. Энэ малгаан тэмдэг яг энэ голсон байна заяа. Өмсгтээ ингээд энийг баримжаалаад ингээд тэмдгээр ингээд гараараа ингээд баримжаа аваад ингээд өмсчихье заяа. Чи энийг буцаагаад хөдөлгчөө чи гэдэг аа шүү дээ. Үж байгаа ч байхгүй гэдэг. Тарны хөдөөс орсон гэсэн. Тань ямар инээд таалах юм бэ? Ерөөсөө юу ч мэдгүй шин зэргүүд ирж байгаа. Шин зэргүүдэд хичээж байгааг нь харахгүй бүр ингээд өөрийгөө хараад заримдаа бас ингээд сэтгэл хөдлөөд бүр ахын дөө мэдөө гэж харьцчмаар санагдал. За тангаргийн байр 45 хоногийн сургалт дуусаад тангаргаа өргөж гисэн. Нөгөөдгөл ч өстө мундаг сурцсан байгаа зү. Тэгэл яг өөрийгөө яг харж байгаа юмсан. Өөрийнхөө зэргүүдийг хараад уйлж байгаа нь тэр хүн тэр хүмүүст ямар их сэтгэл зориулж байна. Ямар их тэр хүмүүсийг бас хайрлж байна тий. Үгүй энэ нэстэ ямар гоё азтай зэргүүд вэ гэж бодсон. Ийм хөөрхөн өрөвчгөн дарга юм чинь баг нэслэхгүй бах. Бүгдээ чи ариун голомт болсон. Мандж байгаа нарыг харчаад дарга ямар гоё юм бэ? Хизээ бидэд баган дээр очиж эдийн маань дэх юм байл. Маа бас мундаг байлаа маань. Өөрөө энэ хүн чинь дөнгөжл нэг 22 3-тай л байгаа шүү дээ. Бараг л хүүхдэрээ шахуу тий. Зэрэг болгон тохиолж байгаа асуудлуудыг манай хүн чинь яг зэрэг шийдэж явж байгаа байхгүй юу? Гар хөлөө олдгүй хүмүүсээ гар хөлийг нь олуулаад дуулдгүй хүмүүсийг толдог болгоод бүх юмнуудыг ингээ хийгээд бараг л нэрэ хамтдаа унтаал өглөө босготод төрүүлж орж ирж босгоол Хэлийн цэрэг хилчин хүн цагдаагийн хүний одоо амьдрал алд хэрхэн өсөн дэвшдэг төмөр хүн шиг байгаа нэ цаана адилхан л усал нэг айлын аав те та нарын төлөө байдаг хүмүүс шүү энэ алба гэдгийг ойлгуулсан юм маш гоё нэвтрүүлэг боллоо. Нэг нь болохоор гэр бүл болоог байгаа. Тэр гэр бүл болоог байгаа хүнд бол ээж насар их санаа зовж байгаа байхгүй юу? Гэр бүл болсон хоёр нь болохоор одоо өөрсдийнхөө амьдралыг яаж зохицуулах уу? Тэгэл өөр хүүхдээ наан цаана хинээр харуулах уу, хаагуурн сурах уу гэх ингээд нөгөө амьдралын зохицуулах маш их асуудлууд байгаа байхгүй юу? Нэг ингэж хайрлаж байгаа, хүндэлж байгаа байдал хүмүүсийн сэтгэлд их ойрхон нэвтрүүлэг болсон байна гэж би бодсон. Техник технологи үнэхээр хөгжсөн. Ингээд 7 камер дамжаад 8 дахь дээр нь алдсан гэлөө. Тэр камер болгонд ингээд бүгд гинт хэрэг нь ингээ харагдаад одоо хүн ер нь гинт хэрэг хийх бүр ямар ч нөхцөлгүй болцсон. Хийх гэж оролдооч чадахгүй байна гэдгийг тэр юм дээр харуулсан шүү дээ тэр нэвтрүүлэгт. Тэр нь надад бол маш их гоё цаашаалтай санагдсан. Гой мундаг технологиудыг хамтдаа ингээд хэрэглээд явж байгаад бас би маш их бахархаж байсан. Хилийнхэн цагдаагийнхэн чи ийм байд юм байна гэдэг үнэхээр одоо мэдгүй зүйлээ мэддэг болсон. Анх сургуульд байгаа үе бол ер нь бол жоохон гинэн томоогүй ийм үе байсан бол ажлын талбарт гарч ирээд хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээд ирэхээр энэ хүмүүсийн хөгжөөд байгаа нь яг нүдэн дээр харцлын хугацаанд харагдлаа. Оо за. Манай хоёр сайн байцгаана уу. За, хүндэд өрнөг амраг. Шуушсан оргий. Амраг ирээ. Ажлын тавар сайн. Ямар гоё юм бэ? Сайн байна та. Бүр ангил нэг нүрт болох юм байж. Сайн байна уу? Зургатаар зөндөө үзлээ. Зургатаар өөрөө чи хамтаа даа. Сайн байна уу? Сайн байна. Тэр сайн ямар гээ. Сайн байна. Ямар гоё юм бэ гэж гид ороод.
Дээрээс тайдгийн бүгдээрээ байна гэж ерөөсө төсөөлсөн. Амнаа харсч өөр байна. Яг юм төсөөлгүй байгаа сайн гарч яалчгүй жоох юм аа. Аюу сэтгэл доор тий. Хязээ хязээ уулзсан таньдаг хүмүүс шиг л байна шүү дээ. Бид нар бүр тасал ижил таслалж үзсэн. Панелистуудтайгаа уулзсан сэтгэл маш өндөр байна. Тэгээд энэ одоо олонний танилж нэр хүндтэй хүмүүс өсгөрдөн бит хоёрын маань одоо яг шинэ ажил дээр гарч байгаа энэ одоо түүхэн мартагдчихгүй цаг хугацааг маань ингээ хамтдаа хуваалцааж, хамтдаа одоо баярлаж хөөрж сэтгэл хөдлөлөө хуваалцсан юм хүмүүст ингээд нэг цаг хугацаанд ингээд нэг газар сууж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд яг л нэг таньдаг дотн хүмүүс болсон юм шиг санагдчихэж байна. Яг нэг ах эгч нэртэйгээ үрж ирэл ороод ирж байгаа юм шиг л санагдлаа. Нэг яг хамаатны хүмүүстэйгээ уулзж байгаа юм шиг л нэг дотн санагдал. Нөгөө манай цэргүүд яасан бэ? Тэд нэр одоо яг харуулаа хамгаалтын салбартаа орцсон. 5 сараас дахиад шинэ цэргүүд ирээд манай салбар руу ирээд байна. Манай хилийн цэцтэй авраг ирээд. Тэгээд хинжээний байж надтай хамт байж байгаа хамт байна гэсэн үг тий. Тэрэнд нь би баярлаад байгаа шүү дээ. Эхнэр хүүхднээ сайн уу? Сайн. Манай хоёр ажиллаа. Танаа хоёр үлдсэн үү? Цэцлэгтэй бол тэ үлдсэн. За хоёр шинэ дэслэгчийн ажил амьдралд дэжгүй байна уу? Ажилдаа хэр дадлагсж байна? Амьдралаа гарааг эхлүүлээд маш сайхан байна. Энэ хугацаанд бас чадахгүй мэдхгүй зүйлүүд бас их зүйлүүд тулгарлаа. Бүх зүйлээ даван гараад ажилдаа амьдралдаа ингээд дасаад явж байна. Алдан шал дээр томилогдоод яг 6 сараас хугацааг өнгөрүүллээ. Энэ хугацаанд бас мэдхгүй чадахгүй юмнууд маш их байлаа. Тэгээд ажлын хамт олон одоо ажлын ах нар маань одоо тусал дэмжиж бүх юмыг маань эхнээс нь ахуулаа зааж өгөөд одоо л яг дөнгөж ажил гарт орох гол ерөөхдөө яг жигдрээд гоё ялал явж байгаа. Эрүүгийн мөрдөгч болох хүсэл мөрөөдөлтэй байсан, эндээ хүрсэн хүнд хэцүү зовлон жаргал олонтой энэ болгоныг бас даван туулах хүсэлтэй байгаад нь талархалтай хандаад сайшааж үтсэн энэ ер нь агч жилийн хугацаанд. Ийм гоё залуухан тэгэл амьдрал нь ямар гоё эхэлж байна. Яасан гоё хүсэл мөрөөдөлтэй байна гэл тэгэл үзэх тусам ингээл бахархах сэтгэл, хайрлах сэтгэл төрсөн. Энэ болжин нэглэлхийн нэгэн чамдгараа нүгч байна. Иргэл зэгцүүлгээр түнийгээ хөтлөөд амьдралыг туул. Иргэд үлзэх дурсамжуудан орих эцгийн гэрийн чаазан. Ирээдүйг зориулах хайдлаа эхлэх ёстой эрх хүн болчих. Зүгтүр нууцаа мөрөн дээрээ тохоо цаашаалах. Үрдийн учрал ирэхэд үдээд үлдэх ээжийн чин хайр. Аавын хүүгийн гараас сатхад отгоц жаргал юу. Ашиг хорвог уйрах бүэн дочин бүсгүй хүмчи.
За өөрийн цолмон Чингэлтэй дүүрэгт хотод үлдсэн. Хөдөө орнуудад томилогдсон бол ерөн сэтгэл ямар байсан бол? Томилгоо уншихын өмнө хүн бол за би баг хөдөө явцсан юм шүү. За тэгээ ямар ч байсан хөдөө томилогдсон одоо хамаагүй явандаа гэл том ахтайгаа бас ярилцал. Хөдөө явал ер нь аль зүг рүү зүгөөрөө гэл. Чамд Баруун аймаг зүгээр ах гэл. Тэгжсэн за садаа тэгвэл Баруун аймаг руу явал зүгээр юм даа гэл тухайд бодож ирсэн. Тэгээ яг Чингэлтэй томилогдоод бас хүмүүс бас айгүй азтай байна л гэд. Яг тэгвэл нөгөө дүүрэх томилогдож байгаа эрүүг өмөртөгч бол цөөхөн байдаг. Манай ангиас бас одоо хөдөө сум хариуцаа сумын хэсгийн төлөөлөгч хийгээд байж байгаас анжоод байгаа. Тэдэртэйгээ бас хаяа нэг уцаар за ажил төрөлний яаж юм хэрэг түүх хэрэг гарч ийн ачаал нь яаж ийн гэл. Хэсгийн төлөөлөгч бол яг бүх юм айд юм л. Цагдаагаа чи чин за эргүүлээ чин эрүүг өмөртөгч ажиллаа чин мөрдөгчөө чин тэгээ замын цагдаагаа чи чин ер нь бүх юм айд болохоор айгүй тийм чадвартай болдог юм шиг санагдсан. Төгсөөд яг нөгөө хөдөө сумд очсон. Жил гарan хэсгийн төлөөлөх цагдаа байгаагүй эзгүй байсан. Би ганцаараа. Юм болохоор альва нэг асуудал болохоор хинээс ч асуух зүйлэх арга байхгүй. Гар утас байхгүй. Холбоон дээрээс ч тэр болгоо яриад ах боломжгүй. Тэгэхээр нөгөө өвдсөн сурсан авч утсан хэдэн номоо л эргүүлдэг байсан. Тийм үү. Утас яцсан. Байхад надад тийм утсах мөнгө байгаагүй шүү дээ. Тийм хүмүүс өндөгсөн ямар нэг утасны мөнгө байх вэ? Холбоон дээрээс л ярьж байгаа юм. Манай сум бас юу гар утасны сүлжээ хорог байсан. Гар утасны сүлжээ чинь бас ер нь баг 2010 онд өгчөж ер нь бүрэн бүх сум суурин газар орсон баг шүү. Нэрээ хүүт нөхцөлж тээ. Хоёр хүн хэрэг хийгээд цухтаавал яана вэ? Хоёр тийшээгээ салаалгүй. Хамгийн хүндрүүн. Баруун зүү. Зэрэг барихтай биш. Тэр чинь дистралаар голын олж барина. Энэ нь л баг гэдэг одоо гүйцэтгэв. Монгол Улсын 21 аймгийн 330 сум суурин газарт хэсгийн төлөөлөгчийн одоо Японы Кобан системийг нэвтрүүлээд ажлын байр амьдрах орчин бас нэг дороо зохицоор шийдэж өгсөн. За өсгөө маа нөгөө сургуулаа авах төсөктөө нөгөө солин гэхээр нөгөө өөрөө явах хүсэлтэй байсан шүү дээ. Тэгээ одоо тэр бодол чинь хэвээрээ нүү эсвэл гэр бүлтэйг явсан болохоор тэр нь илүү гоё санагдаж байна уу? Сургуулаад яг төгсөж явах үедээ бол яг сүлээрээ өтрөөдөр өөрийнхөө яг хугацаа цэргийнхаа албыг хаасан ангируугаар нь явъя гэсэн бодолтой байсан. Тэгэл тушаал гарсан. Тэгэл тушаал томилгоогоо сонсчоод за адилхан л хөлийн цэрэг адилхан л миний мэрэгжил тэгэл явсан. Анх бол бас танихгүй хүмүүстэй байсан болохоор эвгүй байсан. Эхлээд бол бас тэгээ сүүлдээ ингээл 2-3 сар боллоо бүр тасаал нөгөө одоо өөр тийш явна гэд хэрвээ тушаал их хорогдоод байгаа шүү дээ. Одоо хэрвээ тийм гарвал Үүрээ маань ингээл дөнгөж төгсөл одоо чинхэн алднаа гэж тэгсэн шүү дээ. Одоо ингээл практик тэр гараад яг тэр ирмгийн бодол онол практик хоёр хэр уялдж чинь бас өсгөө маань ч гэсэн сонсогч байх хугацаанд бол 4 жил бас ингээд дадлага хийгээд үзэж байгаа. За нэг иймэрхүү ажил ачаалтай байдаг гэх нэг зах цухаас мэдрээд үзсэн байсан. Яг 100% би бол одоо ямар ч асуудалгүй одоо эрүүг мөрдөгч хийгээ явахад бол би бол бүх юм мэддэг болсон л гэдэг сэтгэл зүйтэй төгссөн. Тэгээд бүх юм тулгамдаал яг нөгөө нэг өөрийгөө нэг жоохон дутуу үнэлж эхэлсэн. Ер нь би бас болоогүй юм байна. Сурч мэдэх юм зүйл маш их байгаа юм байна гэл. Яг нэг шантарч гацж ясуу бас байгаа. Бүх юм яг ингээд толгой дээр буухараас би ер нь хэрэг илрүүлж чадахгүй юм шүү. Одоо ямар бас яг ингээд яг юмны араас ингээд явхад бас хэцүү байсан. Тэгээд яг анхныхаа яг дээрмийн хэргийг илрүүлээл за би юу ингэж ажиллавал болох юм байна гэл тэр ингээд хохирж байгаа хүнийг хохирлгүй болгоод тэрнээсээ өөрөөсөө ингэж бас нэг тийм кайф аваад за би юу н төвчээд л явах хэрэгтэй анх одоо яах гэж би энэ сургуульд ороод юуны тулд ийм боловсон хүчин болж төгслөө одоо би шантарчвал одоо бусд нь яах вэ гэдэг нэг тийм юу өөртөө хэлээд тэгээд ерөөхдөө бол одоо л гайгүй болж байгаа. Миний хувьд бол бас яг сургуулаа төгсөх үедээ бол за би бол очиад ер нь цэрэг байсан гэрээтэйсэн үед бол ер нь хөлийн цэрэгийн амьдралыг мэднэ. Ер нь бол ажлаа ер нь сайн мундаг мэдхгүй чадахгүй надад ер нь байхгүй тэл гэж бодсон. Ер нь бол өөртөө бол 100% итгэлтэй байсан. Тэгэл би өөрөө яг хөлийн албаны чиглэлээр суралцсан. Тэгэл томилогдож бол ангийн зохицын зөвлөлийн урлаар тэг 316 дугаар салбар руу ахлах шалгачаар томилогдоод очиад тэгээд өөрөө яг хөлийн албаны чиглэлээр шалган нэвтрүүлэх албаар мэдлэг хомс байсан болохоор бас хэцүү байсан. Тэгээд яг өөрийнхөө ажлыг бас сайн ойлгохгүй тийм зүйлүүд бас тохиолдсон. Хэцүү зүйлүүд бол маш их байсан. Тэгээд удирдлага хамт олонныхоо итгэл тэр хүмүүсийнхаа зааж гисэн бүх зүйлийг хэрэгжүүлээд одоо л яг ажилтаа бол тасаад явж байгаа. Маш их тулгамддаг л та. Тэгээ бизнесдээ ялгаагүй хөлийн салбарт байхад яг өөрөө нэг салбарын захирч болоод шийдвэр гаргана олон хүн цэргүүдээ тэ олон хүмүүсийг хариуцаа ингэ явуулаад өөрийгөө дутуу үнэлэх тохиол гардаг бас би нэр болоогүй байна да гэд.
Яг тэр үедээ хүн жоохон тийм шантарчих гад байдаг. Би бол айгүй тийм мундаг ставан дарамттай байсан. Тэр л бас надад тийм нэг одоо давуу тал бий болгож ирсэн гэж санагддаг шүү дээ. За одоо ингээл дандаа болохгүй бүтэхгүй гэсэн одоо ийм асуудлуудтай тулж ажиллах одоо ингээл угаасаа л хэцүү одоо ажилтаа нүүр тулж байгаа. Тэгээд энэ дээр бол ингээд хэр байдаг вэ? Энийг яаж даван тулдаг вэ гэдгийг асуух гэх. Хохирсон хүний сэтгэл зүг ингэж ойлгоод яхараас л хэцүү байдаг. Гэхдээ бас ингээ хүн болгоны зовлон шаналлыг өөртөө дотроо хураагаад яваад байж болохгүй. Стрессээ тайлдаг ч юм уу бас нэг тийм аргуудаас суралцаад л явж байгаа. За сайн байна уу? Танай хүмүүдээ. Энэ өдрийн энэ бичлэгийг үзэж байгаа өдрийн минь төргий. За. Чамтайгаа надтай учирсанд маш их баярлаа. Охин бит хоёрынхоо төлөө үргэлж хичээдэгт баярлдаг шүү. Чамаараа бахархдаг шүү. Тэгээд хаа томлогдсон газар чинь цог дагаад явах болохоор хизээж битгий санаа зовоорой. Ажилдаа хамгийн мундаг нь байгаарай. Тий? Ажилдаа ар гэртээ санаа зовхгүйгээр ажиллаа л тултлан сайн хийгээрэй. Тэгээд хайрн чамаараа маш их бахархдаг. Тэр болгон хэлдэггүй ч гэсэн хайртай гэдэг үгийг тэр болгон хэлдэггүй ч гэсэн үргэлж ингээд дотроо хайр минь ундарч явдаг шүү. Тэгээд хайрладгаас гадна чамдаа маш их итгэж, маш их бахархдаг шүү. Хайртай шүү. Болгоомжтой байгаарай гэж. Мундаг охил харагддаг гэсэн л та яг. Яг энэ зураг нь болохоор одоо дордод байгаа зураг юм ба те? Үгүй юм уу? Зам үүд та. Харин тийм. Шкафтай болсон байгаа. Харин тийм. Тийм байна те. Ширээнийхээ санал дээр суучнаа. Би бас өмнө л юунаас нэг хүнтэй бас үерхч үзчихсэн л да. Гэтэ нэг удаж байгааг бас 1 сар, 2 сар өдөр болж исэн байхгүй. Танайтай анх танилцаал үерхэд үзчихэл тэгэл ерөөсөө энэ хүнийг ерөөсөө алдаж болохгүй мэн гэсэн тийм бодол надаа өөрөө ирэхгүй ингээд мэдэгдэг байсан. Гэтэ ер нь хил рүү нөхрөө дагаж явах юмхтэй ер нь их ховорцсон цаг шүү. Яг үнэхээр их хайртай ижиж л явна. Азар яг нэг мэрэгчлээ байна те. Тий. Бидний нөгөө цэргийн сургуульд байхад нөгөө хэлийн цэргийн дээд сургуулийнхад нөгөө эрхчүү анги гэдэг эрхчүү ангид нөгөө охтууд авдаг байхгүй. Тэгээ бид нарт нөгөө багш нар хичээл орохдоо та нарын амьдралыг ойлгоно эрхчүү анги охтуудаас л аваа яваарай гэж зөвлөдөг байлаа. Яг найзууд ч юм ах нарыг харж байхаар сонсогч байхдаа үргэжсэн охинтойгоо тэгээд ажил дээр гараад ч юм яг гэрлээд ингээд эхнэрээ олгоод явахараас аюу тийм сайн ойлгодог юм шиг санагдсан. Яг амар биш байхгүй юу? Тэр бүсгүүчүүлэр бол үнэхээр бахарахгүй байхын аргагүй. Нэг урлагийн хүн байгаал тэгэл за одоо хоёлаа хил рүү явна гэж тэгвэл би ажиллаа яах вэ гэж бодно ш. Тий. Чиний төлөө би өөрийгөө зориулж ийн гэж л дагаж явж байгаа байлгүй гэж боддог. Хайртай хүнээ дагаа амьдралаа ингээд зориулаад явна. Энэ бол нэг талаасаа нэг гоё санагдаж байгаа шнэ. Миний бодлоо тий. Цэрэг цагдаагийн хүнтэй суун гэвэл одоо надад бол мэрэгчлийн хувьд бол хамаагүй л баха. Одоо дөнгөж төгсөөд цэрэгтэй суунаа, цагдаатай суунаа гэвэл тэгэл хайрлал одоо явах л байх та дагаал. Амьдрал танай зөв сонгуул. Амьдралын чинь 95% баталгаа. Одоо миний өөрийн 25 жилийн цагдаагийн байгууллагад ажилласан ажлын маань амжилт ерөөсөө гэр бүлээс хамааралтай. Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа өндөр албан тушаалч эсвэл амжилттай явж байгаа албаагчдыг харахаар ар гэрийн байдал айгүй сайн гэж өөрсдөө ярьдаг. Манай эхнэр сайн, миний эхнэр хүүхэд сайн, намайг маш сайн ойлгож дэмждэг. Миний ажил албан тушаалыг маш сайн ойлгодог. Эхнэрийнхээ хүчинд одоо гэр бүлийнхээ хүчинд би нэг өндөрлөх төрлөө гэж ярьдаг. Их одоо миний анхаарлыг татсан л да. Тэгэхээр ерөөхдөө бол цагдаагийн албаагч бол айгүй сайн өөрийг нь ойлгож дэмждэг тийм эхнэртэй гоё гол нь гэр бүл төлөвлөлт сайтай тийм байх ёстой гэдгийг ойлгосон. Ийм мундаг залууд маш гоё эмэгтэй таараасаа гэж би бодоод өстой найз хүнтэй болоорой гэд баг ингээд бүх юмараа дэмжсэн байхгүй ингээд дүү яаж яа юу болж байна яаж сайн цахаа. Одоохондоо яг найз хүнтэй болоогүй л юм яг ойлгож чадах хүнтэй л байхгүй бол бас цагдаагийн ажил бол бас хэцүү санагдсан. Одоохондоо нөгөө нэг шинэ болохоор яг бүх юмаа чадахгүй нэг шинэ юм хийх гэдэг ингээд хугацаатай даалгавар ч юм уу тиймэрхүү юмнууд амралтын өдрөөрөө ажил дээр очиж шийдэх ч юм уу тиймэрхүү юмнууд байгаад байгаа. Сураад байгаа болохоор ер нь бол одоо он гараад бол завтай болчих واخаа л гэж бат. Дараа жилээс болчих уу. Ажлаа яг гартаа оруулаад ячвал арай завч хөлөө нэг гарах нэг гэсэд бас
Одоо бол нэг цагийн хугацаанд хийдэг ажлыг чи дадлагшаа дээр 30 минутанд хийдэг болно, 20 минутанд хийж чаддаг болно. Тэр ирээ чамд цаг зав гарна. Яг тэгх юм бэлээ. Угаасаа за би энийг хийх нь үнэн. Тэгэхээр ямар богино хугацаанд одоо чанартай хийж гүйцэтгэх үү одоо тэр тал дээр бас чадвар хэрэгтэй бэл. Нөгөө ажлынхаа хүнд хэцүүг бас хань болох хүндээ сайн ойлгуулаарай гэл. Тэгээд гэхдээ ийм гоё сайхан залуучууд чинь тэгэл бүх амьдрал чинь өмнө чинь ш. Гоё сайхан антай болох хаа минь. Нийтээрээ одоо үндэсний телевизээр чамаг ямар ажилтдаг бүгдээр мэддэг болсон. Чиний насны охтууд бүгдээрээ чамаг крашлаад байж байгаа. Нэвтрүүлэг гарангууд одоо охтууд крашлаад ингээ болзаа байсан уу? Харилцаад нэг тэгээд танилцаад явах иймэрхүү чат үтэлцдэг ч юм уу тиймэрхүүнд бол байх хөвдөл байгаа. Цэгнойдосаа ясаар минь уймаа
Монгол Улсын ардын жижигчин Батбаамарын хөгжим, Амгалангийн шүлэг, Бодлын цагаан хун гэж энэ сайхан гэгийн хайрыг бэлгэсэн. Энэ сайхан дууга одоо 2 дүүдээ гэр бүлд нь ад жаргал хүсээд одоо үнэн сайхан нэгээ хайрлаж яваарай. Дүүдээ бас нөгөө ирээдүйн одоо хайр нь гой үнэн сайхан энэ амьдралынхаа туршидтай нэгээ хайрлаж гой сайхан яваарай гэж сэтгэлдээ бодож зориулж дуулсан. Мэргэжлээрээ бахархах ямар азар би энэ мэргэжлийг эзэмсэн бэ ч гэдэг юм уу юм. Ямар тийм бахархал төрж ийн дотор. Хоёргоо сэтгэлээр зүтгэж байгаа тэр зүтгэл гэмт хэрэг үйлдэхээс үрдсэн сэргийлж одоо ямар ажил арга хэмжээ хийж болох уу гэд бүх юм нь одоо уус их орон хүнийхэн төлөөлж чиглэсэн одоо гол бахархах зүйлээ олгож ажиллаж байна. Би ер нь аав ээжээгээ хүүхд байхасаа л хараад хилчин гэдэг мэрэгдлийг ер нь сонгоно гэсэн бодолтой зорилгоо болгоод явсан. Тэгээд энэ хилчин гэдэг мэрэгдлэрээ ер нь маш их бахархаж явдаг. Энэ мэрэгжлүүд байгаа, энэ хүмүүс байгаа учраас бид нар санаа амар нойртой хоноод байгаа шүү нэрээ. Амар тайван байх бүх талыг ингээ хангаад байгаа байхгүй. Би ингээд 2 нэвтрүүлэгт зочиодлогчоор орсон байхгүй. Дуусаад гарсны дараа надад юу гэж бодогдсон бэ гэхээр амьдрал нэрээ үнэхээр сайхан байгаа юм байна. Бүх юм сайхан болох юм байна. Болохгүй бүтггүй байгаа юм байхгүй юм байна гэж би бодоод ингээд би та хоёрт хэлжсэн шүү дээ. Нэг гоё болоод гарлаа. Энэ ямар сайхан нэвтрүүлэг вэ гэдэг. Тэгээ энэ нэвтрүүлгийн бас нэг хэсэг нь болсондоо бас маш их талархаж байна. Мэдээж алд явж байгаа тохиолдолд бахархаар зүйл, хүнд хэцүү зүйл гэдэг юм бол алхам дутанд өдөр тутмын тохиолж идэг. Одоо шөнө хэдэн цагчуудад босоод мананд явна гэдэг өвлийн үдэнд мананд явна бэрхшээлтэй, дуудлага гараад явна бэрхшээлтэй үе гарна. Мэдээж нөгөө нэг тухайн хүн өөрөө зорилгоо тодорхойлох чинь хамгийн чухал. Зорилгодоо хүрэхэд бол жижиг сажиг тэр асуудал бол жижигээрээ л өнгөрдөг шүү дээ. Тэгэхээр мэрэгжил болгонд нэг юм өөрийн бахархах түүх гэтэлж давах хэвээр бас нэг юм шалгуур байдаг, челленж байдаг. Хамгийн гол нь зорьсон хүссэн тэмүүлсэн болгондоо хүрхийн төлөө явж байгаа альва нэг их баг саадыг даван туулах бас хүчийг өгж идэг баг. Цалин байлгаа жоо хоримтлах тал дээр жоохон анхаарах гол тийм ээ. Мөнгө хоримтлуулна, мөнгө зарцуулна гэдэг чинь бас хэцүү асуудал юм билий. Тэгэл ухаантай л байхгүй. Хэрэггүй юм тэр хэрэггүй энийг ч яг нэг ингээл өгсөөр байгаа. Одоо л за охиндоо л хэрэгтэй юм авч хоёлоо одоо яах вэ гэж боддог хэлсэн л шүү дээ. Хог осны мөнгө өгнө. Асуу. Тэр чи түрээсээ орохгүй л уу шүү дээ. Ич нөр гэртээ дөрвжил гэрээс л явдаг. Тэр чи нөр ерөөс тэр юмтэй зурлж үзег болох. Одоо тэгээ цалингаа бахар. Тэр хуваагаар төлчихтэй. Цалингаа анхныхаа цалин ингээл аваад явангууд нэг л ингээл баян хүн болцсон юмсан ингээл юуг чамаагүй ингээл аваад байсан гэсэн жил нэг үзчих мөнгө байхгүй доос. Тэгэл дараагийнхаа сар дээр цаа чи одоо хамаагүй бас ингэж болохгүй юм ингээд санхугаас ингээ хуваарлт сурч байгаа одоо л найзтайгаа цог тустай гарсан чи барыг нөгөө нойлын цаас чи барыг дууссан юм биш тэл гэдэг юм шиг бол юм болж байгаа юм чи тэгээд нэг бүгдийг ээж нь зохицуулцдаг тий. Ээж маань одоо ямар их ачааг үрж явдаг байсан юм бэ л гэж л ажилласаа яагаад амжилтанд хүрээд ачийг л хариулна да. Цагтаа хүний ээж өнөгдөг болгоор нэр хүндээ асуудал гой санагддаг шүү дээ. Монгол улсын төлөө зүтгэе. Тэр бол үнэхээр гоё эс. Хич харсдаг л дээ. Тэгэхээр гоё. Хэрэг бид хайлбасан бол тэр юм үнэхээр харсан бол ямар их баярлахсан бол гэж. Үнэхээр бодож ирсэн. Харин чинь бүслийг хүн биелүүлсэн шүү гэл. Би хүүгээ эвсэхэ ингэж тусагчдаг. Гэж хэлэлдэг л бахархажсэн. Мэдээ сэнтэ мунтуучны юм бэ шантрахгүй гарна. Зүүштэй харуулаа өрөвлийн өвтөнд тэр тойроо тэрээ талхаа явна гэж. Өчнөө ол ээж хүүхдүүд бүгд тэрээ чинь твчээд гарч байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр хүүхдүүд бол маш их твчээр маш ухамсар цамаа бол үнэхээр би твчээртэй үнэхээр мунтуг хүү гэж харсан. Цаа зам нурцсан сайхан байг гэрэлтэй нартай байгаасаа зүг сайхан яваасаа л гэж хүсэж мөрөдчихсэн да. Ийм сэтгэл зүйтэй ээж бол яг хүүгээ цэрэг цагдаад явуулах юм байна. Ковидын үеэр цагдаа цэргүүд бүгдээрээ гадаа тэр амир хүүтэн бахад зогсоол. Тэнд яг миний хүү шиг хүмүүс тэр хүүтэнд гадаа ингээл зогсож байгаа байхгүй. Тэг би хүүгээ хизээч цагдаа цэргийн хүн болохгүй гэж бодчихсон. Дандаа л зовсон, уйлсан, авраарай, туслаарай гэсэн тийм л хүмүүс дээр ингээл очиж байгаа шүү дээ. Тэгэл тийм хүний ард ээж нь байна гэдэг бол бас айгүй чанга байхгүй. Ээж нь ямар сайхан өрөөж байна. Ингэж сайхан өрөөж байгаа ээж нь
үр хүүхдээ бол үнэхээр сайхан явна. Аавын нэрийг дуудуулна гэхээр минийхаас илүү гой санагдсан юм л хүнд. Жишээ нь Архичаагийн анхны юм гэхэд Архичаагийн гэдэг нь илүү тод сонсогддог. Тэгэхээр миний дүү бол аавынхаа нэрийг ингээл дүнгиж сургуулаа төгсчээл ингээл хит хит удаа ийм сайхан газар хүндтэй сайхан байдлаар дуудуулж чадсан байна шүү дээ. Тэгэхээр аав чинь бол чамайг харж л байгаа, сонсч л байгаа. Амьдралын чинь замыг ивэж л байгаа да тийм. Тэгээ дүүдээ өстө маш их амжилт хүсье. Баярлалаа. Сайхан байна. Байгаль дотроо бодож явдаг байсан. Анх сургуулаа төгсөөл яг нэг цэргийн анхан шатны мэдлэг болох сургалтын төв гээл тухайн өдрийн шилдэг сургалтч гэж тодорхойлдог гэсэн. Тэгэл байрлаж байгаа газрынхаа цэвэрлэгээ үйлчлэгийг маш сайн хийх хэрэгтэй гээл. Мөлхөөл дөрөв үлээл шал харьцаал. Заавынхаа нэрийг л маргааш дуудуулсан шүү гэл. Тэгэж хамгийн анх аавынхаа нэрийг дуудуулснаас хойш ер нь л за би сайн байж чадах юм бол одоо аавын минь нэр байгаан гэж гоё сайхан зүйл төр дуудуулах юм байна гэж тэгж мотивац авч гэж хичээж явсан. Өсгөө дүү маань ч гэсэн одоо ингээл бас яг аавынхаа нэрийг гаргаал, өвөөгийнхөө нэрийг гаргаал те өөрөө ч гэсэн нэрээ гаргаал бас би хоёр дүүрээ хоёулангаар үнэхээр бахархаж байна. Ер нь бид нар өнөөдөр та хоёроор бахархах гэж л цугласан. Нэрээ үнэхээр те та хоёрын хооштой амьдрал ингээд энэ өдөр айгуу гоё тодор үлдэх байх, сайхнаар үлдэх байх гэж бодож байна. Шин цэргүүд ирэх гэж байна. Сургалтын төвд ямар бүрэлдэхүүн гарах вэ гэдэг ангийн загч надад санал танилцуул гэдгсэн. Би бол шууд өсөх эрднийг салаан загчаар гарах ёстой гэдэг нэрийг удирдлагатаа танилцуулаад албажуулсан. За өсөх эрдний хувьд бол миний өрөөнд орж ирээд нэг тийм эргэлтсэн, гайхсан тийм дүр зурагтай надад би гарах гэж байгаа юм байна гэдэг байдлаар танилцуулсан. Би бол урамшуулж хэлсэн байж байгаа. Ирээдүгөө чи өнгөтэй өөтөө харж байгаа бол энэ цэргүүттэй ажиллагаанаас ахуулаад чиний бүх одоо суур хундаам чинь тавигдах юм аа. Энэ дээр бол зүгээр нэг офицер гарчдаггүй. Заах арга зүйтэй, хүнтэй зөв харьцдаг те. Ирээдүгөө бас тодорхойлцсон зориг чиглэлтэй юм офицер хүн гарах ёстой. Тэгэхээр чи бол энэ хүн гэж би харж байна. Чи гарах ёстой гэвэн гот одоо тэр нөгөө эргэлзээнийх нь одоо баг нь тайлагдаад гэх юм уу те. Маш гоё тийм эргээр хүлээж авсан. Одоо энэ сургалтын төв дуусаад маргаашаас ахуулаад нөгөө томлогдсон застав дээр албан өргөө гүйцэтгэж штэ. За ингээд бол одоо тэнцээ 2025 оны 1-р ээлжин цэргүүд байгаа. Тэгэхээр одоо тэр застав дээр нь одоо өөрийнх нь удирдлагад байгаа цэргүүдтэйгээ харьцахад маш их юм давуу чанарууд бол. Дараагийнх нь ингээд халагдаад зөрөөд ирж байгаа цэргүүдтэй уулзахад, албаа явуулахад, үүрэг чиглэл өгөхөд, өгсөн үүргийнхаа биелэлтийг эргээ шалгахад өөрт маш том давуу чанарууд ингээд бий болчихж байгаа байхгүй. Өөрөө ч маш сайн ойлгосон. Өсөх эрднийг бол одоо холоор харж те томыг төсөөлж, томыг мөрөөдөж, тэрнийхээ төлөө одоо тууштай тэмцэж сайн одоо офицер болж үн цэнтэй удирдах халдан тушаалтан болоорой гэж одоо штаун даргийнхын хувьд загч шүү. Тэгээд ар гэрт наз жаргал хүсье. Штаун дээр бас амар мундаг хүн байдаг. Би бүр хараад ингээл штаун дарга өрөөрөө орж ирээд нэг эргэлзсэн байдалтай байсан гэж ми дотор болсон зүйлийг ингээд яг миний өөд сараасаа ингээд хэлчихэж байгаа. Тэгээд удирдлага хүн ямар байд юм бэ гэдгийг энэ үнээс ингээд харж. Яаж энэ хүн шиг болох вэ? Яах вэ гэж боддог. Миний үлгэр дуурайл авдаг хүмүүс юм аа бас нэг. Энэ дүрс, энэ кадр гэхэд хэдэн жилийн дараа гэхэд дахиад ч гарах болно. Тийм болохоор хэвтээлээ өнөөдөр ингээд гоё түүх хамтдаа бүтээлцлээ. Нэвтрүүлгийн багийн хамт олноос өгсөн мэдээлэлээр бол нийт 10 дугаарын маань үзэлт 2 сая гаруй болсон байна гэж мэдээлэл өгсөн. Инхээр иргэд олон нийтэд танигдлаа. Тэгэхээр энэ танигдж байгаа чинь бас тооёр дахиад давхар үүрэг болж ирж байгаа шүү гэдгийг бас хэлье. Залгамж халаа ирээдүй та хоёроор ингээд хүн төсөөлөг дүрслэгдэж байна. Бидний ирээдүй ямар их гоё боломжтой байгаа юм. Энэ дотоод хэргийг сургуул гэдэг энэ их айл залуучуудыг ямар гоё хүмүүжүүлдэг тий? Ямар гоё бэлтгэж чаддیں۔ Ирээдүйн ажил амьдрал чинь тий? Хөлийн шугамшиг шулуун, хөлийн баган шиг босоо байхын үлжитэй ирэлийг өргөн дэвшүүлж байна. Нийт хэлцтийнхээ өмнөөс ирээдүйд нь ажлын амжилтыг хүсье, гэр бүлд над жаргалыг хүсье. Өөрсдийнхөө хүссэн оргилдоо заавал хүрээрээ. Одоо юу сансан 9 цагаан хүсэл нь үргэлж сэтгэлчлэн бүтэж байхын үлзээтэй сайхан эрүүлгийг дэвшүүлье. Энэ бол тусдаа өөр ертөнцийн байна л гэдгийг харж байна. Яагаад тэгэхээр өөрийн эрх ашиг гэр бүлийг одоо хоош тавьж эх орныхоо нөлөө ингэж бидний өмнө гიშгэж авч байгаа та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Баярлалаа.
хөвгүүд идэр залуу цэрэг ирс Өглөө мандах нарнаас Өчим бүрий хүртэл Эх орны тушаалаач Энхи манад алхаж явнаа Бичиг сэтгэлдээ Иргэд хүнээ хайрандаа Хичмэд зүрхэндээ Эх орноо батгадаа Сэтгэл дотхон мананы чин Салхин чимээтэй удамтаа Газар томшлог хүлгийн хатраа Ганцхан заяах их хормээ Сүүлчийн босон цусаа Эх нутагтаа шингээж Сүлдэд баган данхан хилээ Үеийн үедээ хамгаалнаа Бичиг бид сэтгэлдээ Иргэд хүнээ хайрандаа Хичиг бид зүрхэндээ Их орноо батгадаа Эх орны дархан хилээ хамгаалах Эр цэргийн хатуу тангарагтай Монгол улсаа мөнхөд банах Морьтон баатруудын химэрлундаа Торгон зурбас Нандин шүтэн хилчний яну Хинч хачгүй дархар хязгаар Химэр сэргэг залуунаас Сэтгэл минь энэ буяатай Итгэл минь хилцэс ихтэй Бодол минь дүмний төлөө Би минь монгны төлөө Хайрандаа Хичиг бид зүрхэндээ Их орноо батгадаа Бичиг бид сэтгэлдээ Иргэд хүнээ хайрандаа Хичиг бид зүрхэндээ Их орноо батгадаа Хичиг Жинхэнэ нэхлэлхэн нэгэн чамд хараан өгч байна Иргэл зэх зүйлгүйгээр түүнийгээ хөтлөөд амьдралыг туул Иргээд улзах дурсамжуудан орих эцгийн гэрийн чаацанд Ирээдүйг зорин хайдлаа эхлэх ёстой эрхэм болчихъя